За 23 дугаар бодлого нь нэг жаргалтай бөмбөрцгийг багтаасан конус нэг жаргалтай бөмбөрцгийг багтаасан конус. За нэг юм зурж байна. Бөмбөрцгийг багтаасан юм байна. За бөмбөрцгийг багтаасан конусын төлөв багтлал энэ үзүүлж байна. Ингээд хэлгээр нь огтлцсон гэсэн. Тэгэх юм бол адил ажил гурвалжин тойрог бөмбөрцгийн хоёр төөрөн дээрс огтлол энэ тойрог болно. За энэ дээр л ерөөхдөө бодолтой хийж болно. За конусын байгуулагчийн суурьтайгаа энэ P гэж за үүсэх үзэх нь бол арктангс 3-4 гэсэн байна. За эндээс тангс P бол 3-4 гэж хэлж байна тийм ээ. Тангс P бол 3-4 болж байна. За одоо эхний ээлж нь бидний олох хэрэгтэй юм бол юм байна. Бөмбөрцөг конус хоёрын шүглтийг тойргийн арай зүсгэж байгаа. За нэг техник отлоор хуваацсан чинь ерөөсөө энэ арай зүсгийг авах гэсэн. Энэ арай зүсгийг. Энэ болсон. За энэ болоход би ингэж хэл та. Энэ P үнцэг байна. За нөгөө талаас энэ бол бөмбөрцгийн арайс тойргийн арайс энэ шүмгэрч байгаа. Тэгэхээр энд 90 градус. Энд 90 градус. Нөгөө талаас энэ чинь 99 P. Тэгшин болж байгаа шээ. Энэ 90 очно 99 P. За энэ 99 P чинь энэ бол P гэж тарах учраас энэ 99 P. За энэ P чинь энэ 99 P. Тэгэхээр дахиад энэ 90 градус чинь энэ P болно. За энэ үнцэг P юм чинь энэ үнцэг бас P гэсэн. Энэ үнцэг. За тэгээд эндээс би юу ачаа тангс хайрцаг бичиж энэ талыг би X гэж. Энэ арайцыг олох гэж байгаа арайцыг би жижигээр жижигээр. За тэгвэл жижигээрийг X тоосон тангс P гэсэн. Нөгөө талаас энэ гурвалжинд энэ тэгшнс гурвалжинд тохиолдол чимрийн нэг арайцтай тойрог штэ. Тэгэх юм бол X квадратын нэр квадрат нь 1. За энэ системээс жижигээр болж болно шүү. За R бахны X тангс P гэдэг маань энэ 3-4 штэ. 3-4. За X тэнцүү язгуурын нэгээс нэр квадрат болчихно. Тэр авч юм бол энэ квадрат зөвшөөрөл шууд энэ X квадрат тавьчих. Тэгэх юм бол юу болох вэ гэхээр R квадратыг хуваах нь X квадратын оронд 1-с R квадрат тэнцүү 9-16. За одоо эндээс 9R квадрат тэнцүү 16-аас 16 R квадрат буюу за энэ 25R квадрат буюу тэгээд R нь тэнцүү тэгээд 5-ны 4 гэж байна. За бидний бүгэлх ёстой юм бол энэ шүргэлтийн арайс энэ 5-4 юм аа гэдгийг бүгэлх ёстой юм байна. 4. За уг тойргийг агуулсан хатгаар конус 2 бит хуваагдах бөгөөд тэдгээр эслэгүүдэд харьцаж. За энэс дээш доош. За энд бол жижиг параметрын конус байгаа. Нөгөө багтсан конус эслэх хоёрын харьцаг байна. За үүний тулд би ер нь бол юм байгаа да. Энэ өндрийг тодорхойлж болчихно. Өндрийг бас энэ өндрийг тэгээд энэ арайсыг олж болно. За би энэ арайсыг гэж. Энийг би H1 энийг энэ огцсон конус өндрийг H1 гэж. За тэгж байгаа шүү дээ. Тангс P гэдэг бол за H1 дээр нөх H2 гэдэг буюу бүтэн конусын өндрийг би H гэж хэлчихье. Тэгэх юм бол юм болж байна. H өндрийг конусын суур R тухайд тангс P буюу ингээд юусэн үгээр H-ийг хуваах R гэдэг бол 3-4. H-ийг хуваах 3-4. За нөгөө талаас H-ийг хуваах 3-4. За энэ R гэж байгаа. За энэ нэг мавч. Энийг би L гэж. L. Энэ сиэл хавч.
Тийм бол эндээс нэг юм болчихно л да. Энд маань пи өнцөг авч энд пи өнцөг байж таарна шүү дээ. За ингэж энэ гурвалжин дээр авчтай энэ гурвалжин дээр. Энэ гурвалжин дээр. Энэ гурвалжин дээр бий байх үгээр ингэж тангс пи гэдэг бол L1-ийг 1 тоо гэсэн. L1-ийг 1 тоохоор тангс пи гэдэг бол эндээс би L1-ийг манд уулч өгөхлөөр тангс пи гэдэг болно. Тэгээд 3-ны 4 гэсэн. За энэс 3-ны 4 болчихсон. Энэ суурь мэдгэж байгаа. За өөрчлөн юу тэгэхээр чинь H1-ийг би олж болох юм гэж байна. За H1-ийг юу ч зоо тавьчих юм. H1 гэдэг бол L1-ийн квадратаас хасах нь L квадрат. Буюу L1-ийн квадрат чинь болох гэхээр 9-16-аас хасах нь L квадрат чинь 25-16 буюу за энд 15-ны за энд 25-аас 16 чинь энд 16 дахиад 15-ны 16 болох. H1 15-ны 16. За тэгэхээр энэ өндөр 15-ны 16 болчихлоо. Энэ хариуцлага бичлээ энэ дээдлийн эсрэг шууд орж болно. За одоо томоор яг хөглөд нэг бичлээ. Энэ тангс пи байгаа. За би энийг олч энийг. За энэ үсэг оруулахгүй гэсэн утгаар болчихлоо. За энэ O гэдэг энийг S гэж тийм. За OS-ийг олохгүй. OS гэдэг маань яг үгээр L1-ийн квадрат дээр L1-ийн квадрат гэдэг нь 1-ийн квадрат юм. За L1-ийн квадрат гэдэг бол энд байгаа. 9-16 дээр нэг болох юм шиг 3-ны 5. За энэ 3-ны 5. За тэгвэл өндөр H эндээс олчихно. H гэдэг бол яг үгээр 3-ны 5 дээр 1 гэсэн үг. Тэгэхээр 3-ны 8. За H нь 3-ны. За одоо энэс бүх юм болох боломжтой. За би бол одоо ингэж энэ өндөр олцсон юм чи энийг олох байлээ шүү. Энэ өндөр таслагдсан жижиг эсхүнээ олчихно. Нийт өндөр олцсон юм чи тэргээр том эсхүнээ олчихно. Тэгэхээр бол бид энэ эрийг олох шаардлагатай. За тэгвэл төсөө бичиж том эрийг жижигээр туваахаар том эрийг хаанаа том эрийг жижигээр тугаах гэдэг бол том өндрийг энэ жижиг өндөр тугаах хэрэгтэй. За том өндөр гэж H гэдэг чинь 3-ны 8-ыг хуваахан жижиг өндөр буюу H1. H1-ыг хуваана гэдэг чинь байрны үржүүлэх буюу 16-ны 15 эндээс болох гэхээр 2-ны 5. Энэ харьцаа бол 2-ны 5 болчихлоо. За энэс ээр мэдж байгаа чи жижигээр том ээр олч. Том ээр үлдсэн нь болох гэхээр ээрийг 2-ны 5 юу ч нэр буюу ээр мөн жижигээр мөн хаана байгаа гэхээр энэ бол 2-ны 5-ыг үлдсэн 5-ны 2. Биш 5-ны 4. Эндээс 2. За эс бүтэн конусын эслэг гэдэг бол суурийн талбайч R чи 2 байгаа тэгэхээр PR квадрат буюу 4p. Суурийн талбайг өндөр буюу H маань энэ 3-ны 8-аар үржээд тэгээ 3 дугаар. Суурийн талбай өндрөөс 3 дугаар эслэг. За тийм бол 9-ны 32p бол бүтээр энэ чинь S биш тийм эсхүүн жолж Б-гээр явна. Би бүтэн конусын эсхүүн бол юм болно. За одоо жижиг конусын эсхүүн, дээдлийн хэсгийн эсхүүн. Дээдлийн хэсгийн эсхүүн чинь суурийн талбай жижигээр явна. Тэгэхээр чинь PR квадрат гэхэр чинь юу болох вэ гэхээр 25-ны 16p. Суурийн талбайг өндөр буюу H нь байна. Өндөр чи H нэг чинь явж ирэхэд 15-ны 16 үржээ тэгээ 3 туга. За энэ эсхүүн бол юу болох вэ гэхээр
За энэ яг ингээд өгчтэй юм да. Юу болох вэ? За хойд байхгүй маа. Тэгэхээр үржүүлчих. За энэ 9-ийг үржих 5 энэ чинь энэ чи 9 ууртай байгаа чинь би нэг 9-д ингээд цаадчих. Тэгэхээр юм чи 9-ний үржих. 9-ний гарч байгаа энэ чинь 5 үржих чинь 125-ны 16 чинь 256. За одоо би их хэвээр бүтэн конусын эсхүүнээс дээд хэсгийг хасах юм бол энэ доод хэсэг үлдэнэ. За эзлэхүүн. За отлогдсон конусын эзлэхүүн гэдэг бол бүтэн буюу 32-ээс хасах нь 9-ний үржихийг хасчих ёстой. 125-256 энэ хасчих юм байна. За эндээс 9-ний пиг халбарын баг дээр гарчих. 32 125-ыг үржүүр 32 125. За 32-ыг гаргаж харна. 32-ыг гаргачихар чинь за 125-аас хасах нь за 64 128 256 чинь 8 юм байна. За эндээс ийм эсэлхүүнтэй болж байгаа юм 9-ийг үржих 125 тэгээд 32-ыг үржих 117 пи. Үүнээс очсон. За энэ бол огтлцсон конус эсэлхүүн. Одоо бидний харуул яг гэхээр хоёр эсэлхүүнүүдийн харьцааг олгож байгаа. Тэдгээр эсэлхүүнүүдийн харьцаагаар жижиг эсэлхүүнийг яг огтлцсон конус эсэлхүүн тоож гисэн. За жижиг эсэлхүүн маань юу болох вэ гэхээр одоо энийг шууд бичиж дөө. 9-ний пиг үржих 125 үржих. За хувааж энэ чинь байршлыг хуваачна. Байршлыг үржүүлж ихэр чинь энэ 9 үржих 125 Уахан 32 117 пи. За 900 дураадлаа, пиг дураадлаа, 256 чинь 32 дураахан төв 8 гарч ирсэн. 117-ны 8. За ингээд километр болгоно боллоо. Энд бол бидний олох ёстой юм энэ байна. Араас нь 5-ны 4. Эсэлхүүнүүдийн харьцаанууд байна. Энэ араас нь яг тэгэхээр энэ конусын гадаргуу, өнгөрцгийн гадаргуу хаяны шүүгэлтэнд гарсан энэ тойрог байна. Энэ тойрог араас нь гэж байна. Тэр бол 5-ны 4. Мөн энэ жижиг конусын эсэлхүүнийг огтлсон конусын эсэлхүүнд харьцуулсан харьцаа бол 117-ны 8 гэдэг ингээд тусчаа.